Энэ 7 хоног бол супер уналтын 7 хоног байлаа. Нэрээ үй таахгүй юм а тийм манай ус төрчид. 7 хоногийн эхнээсээ л арт түмэн нь уул руу унлаа, араас нь сайд нь өөрөө унлаа, вогон нь унлаа, адаг сүлт нь муу буянгийн жагаах минь унлаа. Гэхдээ энэ үүмэн донд ганцхан юм босоогоор үлдсэн. $80. Энэ өдрийн мэд хүргэе үзэгчтэй шок мэдээ эхэлж байна. Цахим холимог тулаан шүүхийн гаднах талбайд дэнж хотойлхон Монгол түмнээ баясгалаа. Цөм шаасан боостой ялсан. Хөх булангаас Баянхонгор аймгийн Харьяат залуу бүх олныг баясуулагч, хуурны шуугигч, түмний лайвч мөнх эрдэнэ гарч Улаанбулангаас Улаанбаатар хотын Ахмад тулаанч харьшгүй хэрүүлж, цог залыг бадруулагч, буянгийн жагаа үзэлдсэн холимог тулааны таймыг хүргэхэд бэлэн боллоо. Буянгийн жагаа 190 см урт нуруу, урт гар сүмэн хуруугаа ашиглан мангастаж түлхэх дархан мэхээ төрүүлэн хийсэн боловч залуу бүх хөдөлсөнгүй. Мөнх эрдэнэ нуруугаар дутууж 20 гаруй насаар дээлээ урж ноцолтож өссөн овооны наадам аманд гарч явсан үндэсний бүхийн суурьтай. Буянгийн жагаа нас 64, жим бахтай, бүх мэдэхгүй 40 мянгатын унган хүүхэд. Давуу талдаа тохирсон мангас дах мөргөх үндсэн аргатай, гудамжны зодон үүшүү суурьтай. Хоёр тулаанч оны эхэнд Хөгжлийн банкны өрийн хилцүүлгийн үеэр халз үсгээр завцсан боловч тулааныг зогсоосон. Хоёулаа ам ихний их дэлгүүрүүд, халах дөрөв шар 5 аймаг даяар ам хилээрээ алдаршсан хүмүүс. Тулааны үеэр банкны өрөө төлчин аймхаа юм байж гих мэтэр бие биендээ сэтгэл зүйн дарамт үзүүлж цагдаад матах зэргээр ам ихнүүдээ угсруулсан. Залуу бүх Ахмад тулаанчийн төрүүлж хийсэн цохилт маягийн үйлдэлийг лайваар эрүүгээ барин олон түмний өмнө баримтжуулан зарлсныхаа дараа тулаандаа орсон. Буянгийн жагаа эгэл телевизээр мангас дахь мэхээ хийж захирлыг нь мөргөхийг завдах зэргээр нууц арга бариланд гэрэл цогсон. Лайвчингээр өрсөлдөгчийн урд гарын сулхан цохилт ахин ирэхэд харцах шонхор олзоо шүүрэх мэт ухасгийн товтолж машин чахан төрч ингэр ханцуунаас барин тайлбарлагч хижрээгийн хэллэгээр бол хайрцагтаа оруулсан. За зүгээр ингэр ханцуун дээрээсээ одоо нэг үрэ байгаа шүү. Апа наач апа явсоо үйдээ явцоо тэгэлгүй яах вэ? Яа юрдоний дөрөлтөө шүү. Яг л ингэр ханцуу. Баянхонгорын залуу бүх хотын атманыг итэж мушгаад, голлож дайраад бүхийн бүх төрлөөр цэвэр унагсан. Босоогоос хэвтээгийн залгаас хийж өчих, боох, гар цовдлоход шилжих нүг гэтэл тулааныг зогсоосон. Хашлах тулсан булхаатай юм боллоо гэж жагаагийн цоохор сороочгны захыг мушгигчд маргасан. Харин мөнх эрдний хөхөрмний захыг мушгигчд барьцтайгаа л голсон шүү дээ гих зэргээр мэтгэлцэж байна. Настай хүнтэй барилдлаа гэж жагаагийн фэнүүд бухимдаж байгаа бол мөнх эрдний талынхан өрийг нь нэгсэн шудраг гэж сэтгэгдлээ илэрхийлж байна. Сошиал тулаанчдын өвлийн тулааны талаарх зөрчлийн хэргийг шүүх хэрэгсэхгүй болгомогц тэр дор нь дахин нэгэн зөрчил үүсгэлээ. Цөм шаасан боостой ялсан. Монгол төрийн хатын ээжээ саран гэрэл орлого багтай өрхүүдийг улны айл гэж хочлон гадуурхсан үйлдэлтэй шийтгэл хүлээж хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаасаа огцорлоо. Хэрвээ нэн ядуу нь ул тавхаа юм бол ядуу нь хөлийн хумс цалингаараа үл залгуулдаг нь өвдөг, дундч нь өвгзөг, чинээлэг дундч нь хүүсний нүх, хурган дарга нар нь сугны үс, тендер цогтг нь хүзүүний үрчлээс хамаг бүдүүн дарга нар нь хамрын нүх. Хууль баталж хулгай яадаг улс төрчид нь үсний хаг гэх мэт болж таарч байна. За манай яамныхан болон энийг улны айлууд гэж нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлэх юм бол одоо үнэхээр ядуу байгаа айл өрх гэсэн. Төрийн хатын ээжийн айлдснаар бол за хүүмэн улны ивэр биш юмаа гэхэд наандаж өгзөг долоогч цаандаж сугны ус болж яваарэ гэж өрөөж болохоор байна. Дотоодын төрийн хатын ээжийг гадаадын ботом гэдэг үгийг огт мэдэхгүй, англи хэл мэдэхгүй учраас өөрөө зохиогоогүй, яамныхан л уул гэж орчуулсныг дамжуулаад хэлчихсэн гэж биеэ өмөрсөн. Ядуурлын хамгийн доод түвшин буюу хязгаар гэдэг одоо ботом гэдэг үгийг бол улны айлууд гэж орчуулдаг гэж надад одоо манай мэргэжлийн хүн ойлгуулсан. Харин яамных нь уул гэдэг үгийг огт хэрэгэлдэггүй гэж хариу мэдгдсэн. Гэхдээ улны гэдэг бол бид албаны байдлаас хэрэгэлдэг. Төрийн хатын ээжийн анхудаа амны хий гаргасан нь энэ биш бөгөөд байгаль орчин аялал жуулчлалын сайд байхдаа гадаадын жуулчдыг сэгсрэн гэж амлан дээрэмчдийн толгойлогч мэд аяглаж байсан. Одоо бид нар чинь мөнгөтэй урд хөршийн иргэдэг сэгсэх боломж байж.
Одоо бид нар чинь энэ мөнгөтэй урд хөршийн нэрэгдэг сэгсэх юм боломж байна. Улны гихт оромжлолын шуугианд нэг хүнийг үсчний дамжаанд үнгүй суулгаад улсаас хөөс, будаг, сэнс, самхаач аваад өгмөгц ядуурлаас суг үсрэн гаргаж чадахгүй гэдэг сэдэв дарагдаж үлдсэн. Ер нь үс засаад ядуурлаас гарсан түүх байгаа юу? Монгол шиг өвөл болдоггүй, хүмүүс нь ажил голдоггүй, сайд нь улны гэж дорд үздэггүй Камбочид гудамжинд сандал тавиад үсчин хийлгэх ганцхан туршлага байна. Үс засна гэдэг хин дуртай нь хийдэггүй, авьяас чадвар сорьсон, арт урлын хэмжээнд хөгжсөн бизнес. Зан харьцаа, хичээл зүтгэл, байршил гээд олон зүйлээр шалтгаалдаг өрсөлдөөнтэй бизнес. Хүн бүр өөр. Заавал нэг ядуу гэхээрээ л сайн үсчин болж улнаас шилбэнд хүрэх авьяастай байх боломжгүй. Саран гэрэл нь 3 өөр салбарын сайдаар завсаргүй томилогдсон хамгийн богино хугацаанд буюу 28 хоног сайд байгаад хүний эрхэнд халтан огцорсон зэрэг Монгол төрийн хатан ижил тогтоож болох дээд амжилтын эзэн. Мөн хаант биш арчилсан төрийн хатан ээж цолыг хүртсэн дэлхийн анхны бөгөөд сүүлчийн эмэгтэй. Төрийн хатан эрдэнэ буюу саран гэрлэг гишүүнийг бас 7 гишүүнийхээ онцлог гишүүнээр тодрууллаа. Арчилсан төрд хатан байдаг юм бол төрийн хадам, төрийн аг, төрийн гиг, төрийн амраг гэд бүгд байна гэсэн үг. Аахаа нэвтрүүлгийн төр хаанаас уг гарвалтай вэ гэсэн асуултанд сараа хичээс хийсвэрээр гарсан гих хариулж байхыг үгүйсэхгүй. Гэхдээ угаасаа өөдөө хайсан чулуу өөрийн толгойд ирэл гэдэг юм шүү дээ. Өөрөө онсон өвтөл төвөдөг өстэй. Нөөтийн баримтаа уншуулдаг иргэн та өлөн хүн үү? Сангийн амны захиалгаар хийсэн реклам, тоглоом, шоглоом алиалал нь балиарал боллоо. Чипти юм өлөн баач. Татвар хариуцдаг яаман татвар төлөгчдөө татварынх нь мөнгөөр өлөн гэж хочилсон нь ямар нууц учир шалтгаантай вэ? Нөөтийн баримтаа уншуулад битгий өлөнтөө дагаарэ гэж сангийн яамаараа шоглуулсан иргэд одоо яах ёстой вэ? Захлангуунаас нөөтийн баримт шаардсан биш өлөн өлбөнгөөрөө дуудуулах болоод байна. Эсвэл сангийн яам татвар хураахаас залхаад алив болцгоо өлөнгүүдээ гэдэг далд мессеж илгээв. Нөөтийн суглааг хэрэггүй гэж зогсоож байсан болохоор ахин сэргээхтэй дургуун хүрч өлөн гэдэг үгийг хавчуулсан. Гэх мэтээр толгой эргэм, тархит өрөм мэргэлзээ олон байна. Дайны хажуугаар дажин гэж улны айлууд гэдгийн дайран дээр нь давс нэмж түүхийн ажилчдаа дорд үтсэн утга агуулга эндээс нэвчвт ханхлана. Цэвэрлэгэл бол улны хүн бусдын баримтыг уншуулахаар ядарсан хэсэг бүлэг гэж юу. Суглаанд азан шаваах юм бол суг дэвшин ажиллаа хаяад прюсерээ таксинд явдаг хүн болно шүү гэж байна. Алтан бус таксины орлого татварт бүртгэгддэггүй. Харин ажилчин хүн цалингаасаа татвар төлдөг биш үлээ. Чипти юм өлөн баач. Маха. Юу? Энийг уншилчихгүй да. Хошин шогийн жүжигчин Баяр Магнай нийслэл хүүхэн киноныхон тоглосон энэ ухуулга хүний эрхэнд халтснаас гадна зохиомжийн хувьд шок мэдээ болно. Хоёр бүсгүй гудамжинд алхаж явцгааснаа өлнөнч тэр затгаланч тэр нэгэн зэрэг цочсон юм шиг атга дөрн нөөтийн баримт халааснасаа гаргаж ирнэ. Хизээ чим 2 секундэд нөөтийн баримт авч байснаа нөгөө нь өгч байснаа өнгө дүрстэй дүрслэн санаад л. Ямар ч ухаалаг камераас илүү ой санамжтай хүмүүс гарна. Амьдрал баян, Монголын амьдрал бүр хачин. Чи азгүй татвар төлөгч байхаа бол азан шаваагаа татвар төлдөггүй хүн болоорой гэж сангийн яам нь ухуулахыг зөвхөн Монголд л үзэж болно. Энэ 7 хоногийн шок мэдээ өндөрлөж байна. Улс төрчдийн аманд багтаж ул руу унаж өлөн өлбөнгөөрөө дуудуулж шовдрлогдсон ч харцдээгээр алхаарай үзэгчтэй. Эх 7 хоногт биднийг илүү олон шокууд хүлээж байгаа. За. Болсон тийм.